Би хэдэн жилийн өмнө хоёр хүүтэй нэгэн гэр бүлд хүүхэд асрах шийдэг байлаа. Нэг нь 10-тай, нөгөөх нь 12 настай. Тийм насны хүүгүүд гэхэд тэд харьцангуй дуулууртай, хамт байхад амар хүүхдүүд байсан юм. Тэд гадаа гарч арын хашаандаа тоглох их дуртай. Тэдэнд өөрсдийн модон байшин хүртэл байдаг байв. Хүүгүүд тэндээ нэлээд их цагийг өнгөрөх бөгөөд би ч гэсэн тэднийг асрахын тулд тэрхүү модон байшинд нь баггүй хугацаа өнгөрөх шаардлагатай болдог байлаа. Заримдаа бүр эцэг их нь тэднийг модон байшиндаа майхан засаад тэнтэй хонохыг жишүүрнэ. Намайг тэрхүү айлд хүүгүүд асрагч ийж байх хугацаанд хүүгүүд нэлээд хэдэн удаа тэрхүү модон байшиндаа хамтдаа гонж байлаа. Миний хийх зүйл ердөө ойр ойрхон тэдэн дээр очиж бүх зүйл зүгээрээс шалгана. Харин дараах өгүүлэх гэж буй түүх 101 маш халуун өвдөж болсон юм. Хүүгүүд дахин модон байшиндаа хонох болсондоо маш их баярлсан байлаа. Тэдний ээж нь хэрв хүүгүүд хүсвэл асуудалгүй модон байшинд нь хонож болно гэсэн зааварчилгаа өгöd байсан учраас надад тэдний хүсэлтээс татгалзаад байх шалтгаан байсангүй. Миний хийх зүйл яг өмнө дурдсанчлан ойр ойрхон тэдний зүгээр байгаа хэсгийг нь очиж шалгах. Ялангуяа тэдний утасныхан дараа. Тиймээс би ч хэд хэд удаа модон байшингаар орж гарлаа. Хүүгүүд цаг орой болсон байгаад ч унтаагүй хэвээрл байсан бөгөөд тэд комик ном унших гэх мэт хүүгүүдийн хийдэг зүйлсийн сэрүүн байцаасаар л байв. Ойролцоогоор шөнийн 11 цагийн үед би тэднийг дахин нэг удаа очиж шалгахад тэд аль хэзээний унтчихсан байлаа. Тиймээс би тэдний асаалтаа өгчихсэн байсан гэрлийг нь унтраачгаад байшин руугаа буцаж алхаж явтлаа. Хоёр давхрын унтлахны өрөөний гэрэл асаалтаа байгааг анзаарч хэсэг гайхширч зогссон юм. Учир нь гэрэл өөрөө асчихна гэдэг юр бусын үзэгдэл байлаа. Ийхүү хэдэн секунд гайхшран хизээ би хоёр давхар руу гарч гэрэл асаалаа хэмээн бод зогсож байгаад байшин руу буцаж алхахтал нөгөө гэрэл унтарч орхихон тэр. Энэ зүгээр нэг нүдмээ надад тохургасан хэрэг биш байлаа. Би ихэндээ юу хийх ёстойгоо ойлгохгүй хэсэг балмагдсан ч эцэст нь халаасаас хар хуцаа гаргаж ирээд шууд л 911-өөс алгав. Дараа нь модон байшин руу буцаж явж гараад бушуухан гэрлийг нь асааж хүүгүүдийг сэрээлээ. Би тэдэнд юу харснаа хэлээгүйч хэрв цагдаагийн машины дуудахаа ойрхон сонсгол санаа зовох хэрэггүй гэдгийг хэлж өгөв. Хэсэг хугацааны дараа цагдаа нарч ирж байшин руу шуургалан дайрч орлоо. Бас өөр нэгэн офицер бидэн дээр ирж модон байшингаас доош бууж ирж болно хэмээн бидний зүгт өгөв. Удалгүй байшин руу орсон цагдаа нар нэгэн нэрийг гавлан гарч ирчихсэн бөгөөд тэд түүнийг хүүгүүдийн өрөөний шүүгэн дотор хотго барьчихсан нуугдж байхад нь олсон байлаа. Би тэрхүү үйл таних хүнийг хүүгүүдийг хүлээж байсан уу? Намайг хүлээж байсан уу? Эсвэл зүгээр л байшинг тонох гэж ирсэн хүн үү гэдгийг мэдэхгүй. Ямар ч тач би тухайн үед тэрхүү гэрлийг боцож унтрахыг нь харж амжсандаа хязгааргүйхээ баярлаж явдаг.